Монгол эмэгтэй бүр хатан. Хэдэн зууны өмнө Монголын дайчин ирсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан гэдэг. Түүний үүрэг даалгавар нь Монгол ирсийн дайчин ирэмгий эх орон шин чанар хаанаас бүрдэн бий болдог. Яагаад нүүдэлчин ирсийг зэр зэвсгийн илүүгээрч дийлж чадахгүй байгааг нь улс суурийг олж сул талыг нь илрүүлэх байжээ. Тэр хүн Монголын нутгаар хөндлөн гол 5 жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаанда бараалхан ингэж хэлсэн юм гин. Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар Монгол ирсийн уугуул нутагт 5 жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол Монголын хаан. Чи дайчин эр болж Монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол Монголын хатан. Чи дайчин Монгол эрийн хатан байж үр хүүхдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч Монгол нутагт айл бүрт хаан хатан өсөн төрмөж бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нүмерсэн ч дотроо хааны зэрэг сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин ирээг устгахаар ард нь 10 хаан өсөн болж байдаг юм байна гэж. Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү.